Тэр бүсгүй өнөөх ирчүүдийг байшингийнхаа орой дээр гаргаад наран татахаар тэнд Нимбалан өрж тавьсан майлангийн ишнүүд дор хэвтүүлэн нуужээ. Ишуга 1:6. Рахав бүсгүй нь Ирихүү хотод амьдардаг биеийн үнэлэгч эмэгтэй. Тэрээр Израилийн дуршуулуудыг гэртээ оруулан нууцласнараа ертөнцийн эзний ард түмнийг хамгаалж чадсан байдаг. Олон хүн энэ хэсэг түүхийг анзааралгүй өнгөрдөг хэдий ч мөнхийн эзэн түүний эр зориг, найдвартай байдлыг нь анхаарсан. Рахав бүсгүй нь ертөнцийн эзний төлөвлөгөөний нэг хэсэг нь байсан бөгөөд тэрээр инхүү Израильчуудад өгсөн амлалтаа биелүүлсэн байдаг. Зөв зөвлөлд найдвартай, баттай зогсож чаддаг байх нь мөнхийн эзний хувьд үнцэнтэй. Таны гаргаж байгаа шийдвэр болгон таны болон бусдын амьдрал чухал нөлөө үзүүлдэг гэдгийг үргэлж санаарай. Их эзэнтэйгээ ярьцгаая. Их эзэн минь биднийг зүрх зоригтой, итгэмжтэй байхад үргэлж дагуулan хөтлөж, таны дуу хоолойг сонсож, зөв шийдвэрүүдийг гаргадаг байхад Иесусийн нэрээр гуйж байна. Амен.